ус шиг цэнхэр. Намрын адаг сарын жаварт өглөө зузаан дээл шууж бүсэлсэн өвгөн жанцан жижиг бор гэрийн эсхийн үдийг түнхэс хийтэл түлхэж хоол цайны элчинд залуу хүн шиг улаа бутран уур манас авсуусаар төгдгнэн гарч ирэхэд уяан дээр тохштой хөвтөж байсан хүрэн ат эзэн маань босхонд орооч гэж явна уу гэсэн маягтай нүдээ дүрлэлгэн эргэж харав. Жанцангийн хойноос үсэн их ургасан жац томтой залуу ир хар булгаар богц барьсаар толгой нүцгэн гарч ирээд наран сүрэг анивчин найтаалгаснаа. Аава, та дуран авч явах уу гэж асуув. Үгүй гэж жанцан малгайгаа бүчлэг зур уцаарлан хэлээд тогштой тэмээ рүү явлаа. Хүүн ааваасаа төрүүлэн очиж тэмээний бурамтгийг гартаа аваад хүлээн зогсоход жанцан хажууд нэрээд "За чи чулуу минь. Цаад муу их чинь ганцаардан шүү. Битгий буу уурч тэнэж явчихад байгаарай. Хүн шиг байж үзээрэй. Өнөөдөр над хормоогоо нөхүүл" гэхэд "За, эртхэн явж үзээч" гэж хүүнд түүнийг мордуулах санаатай зүүн талаас нь сугдаж хэвтээ тэмээ рүү ойртуулан түлхэв. "Гүй чи зүгээр агач. Би өөрөө мортчих чадна." "Гайгүй. Намайг дандаа жоохон хөвчг санах юм. Нохой долоо" гэж өгүүлсээр жанцсан богцоо хойшлуулан засаж мордтол хүрэн атч ухсхийн бослоо. Жанцсан улцсан нүднийхээ нүлэмсийг харчин тэртээ зүүн хойно хидмэгтэн хөхрөх уулсын бараагаар чиг барин товолцтол алхууллаа. Намрын сарын жаварт хамгийн түрүүн хамрын үзүүр хурж ус гоожно. Жанцсан жавраас нүүр буруулан хазгайхан сууж жижиг арга толготыг хэдрэн алтгуулсаар баг удын хэрд босоогийн тал руу орж ирлээ. Зуны дэлгэр сайхан цагт адуу тэмээ зэрлэн дундуур багшран бэлчиж цэцэг нохоос угсран халиурч байдаг энэ их тал зэлүүд ил хул оргиод гандаж хатсан хялган шивээ явган сэлхэнд нахилцсан найгаж талын дунд ганц том хадан цохоо зуны дэлгэр цагийг харуулдан хүлээх мэт сүүхийн цогсно. Эзэн хүнээр залуулалгүй илсэрхэг зүрэг дагаж сурмгай алхлах хашир хатны нуруунд дээр амгалан суугаад салхины уруу сөргүүлсэн хийсэх тэмээнийхээ шил зовдрыг нүдний үзүүрээр ажиглан хээрийн цэвэр агаарыг цээж дүүрэн татаж бодол давтан мэлмэрч явах баш сайхан байдгаа. Намар яг өдийд холын цамд гарах гэж хөл газар хөрөхгүй хөөр чивдэг байсан үн эртийн цаг сэргэн бодогдно. Тарах хүч авч гүйцсэн атан тэмээдийг зэл татан сойгоод жинчид том хатлаг бурандаг газ хонх майхнаа төхөрч байхад амарг гэргийд нь дулаан хувц цэхэж ах дүүс танил тотно хүмүүс нь бэлэг захиа өгч өвөл ойртохын амьсгаагаар зуны тавлаг уужмыг орхин яарч уймсан мал хүн ийш тийш хөхөлдөн ботго торон буйлалдаж байгаль дэлхийн уярсан байдалтай шүнийн агаар тунгалагхан шүдэр хөнгөн цагаан хяруу дэвсэж хоноод зуны юмэнд тамирдаж цонхийсэн шаргал галын дээгүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уйраан нэгэн үе хиймэр бадраан сэвэлжиж байдаг тэр цаг тэр улирал жинчин хүний сэтгэлд бусдаас илүү нэвчин шингэж зүрхний нухт хоногшдог ажээ. Жанцсан ах жинч эцгээ дагаж 20 настайдаа аяны замд гарчээ. Тэр үед шүхэртийн баг охин баруун говийн хулан гэж залуучуудад магтагддаг байсан гэдгэрхэн нуруутай ягаан хацар тохинд жанцсан сэтгэлтэй болоод байсан тул зуны адаг сар гарч жинд явах болсноо сонсмогц адуунаасаа шүний нэг морь хулгаалan унаж багтарч унтлан тавхисаар голын адгаас өвөр салаа орж тэр амрагтаа очоод үүрэн шаргал туяагаар баян цагааны бэлгийн хад чулууг тачигнуусаар буцаж ирдэг болжээ. Ирээд гэртээ оролгүй саагалтынхаа намбаа гэдэг ганц бие чагмцыг номгочилж тэдний дороод тэрлэгээ өрөөлт нөмөрч үд хүртэл унтна. Гэтэл нэг өглөө эцэг нь манай мөнийг бэлтрэг хаа явна гэж амтнаас асуусаар явж сургыг нь сонсоод намбаа чагмцыг гартаа ногт барин орж иржээ. Тэгээд хоймор намглан хурхирч ивхтэй хүүгээ хармагц мөөн гэж амандаа шивгэнийн хэлснээ ухс хийж нүмерч хөвсөн тэрлэгийг нь хуу татаад барьж явсан ногтоороо хүрэн дайланбан өмдтэй бүхс рүү пад хидэл дуу ихтэй ороолгоод өөд нь дахин далаахын зур намбаа чагмцын үнийг бас ороолгож хуурай тоос дортгийг манартал бутраана. Хүү ламжавгүй та яаж энд болооч хүүгээ
Хөөхийг яана гэж сандарч твтсэн намбаа чавганц түүний араас бүснээс нь татаж саатуулах гэснээ дийлхэ болохоор баруун гартаа байсан шанагыг орлууга уурдаа шидэд шүтээ минь нэ яасан ч догшин мурвэ тамин гэд дорой дуугарсаар гадагш гүйн гарав. Зодон болж байгаа сургаар хэрэгт дуртай хідэн залуучууд хүүхэд гаднаас орж ирэхэд жанцсан гутлаа өмсчихсөн хааж хөдлөх чадалгүй эцгийнхээ өмнө хэрэгтэн шиг зогсож байжээ. Эцэг нь намбаа чавганцын орон дээр сандалд суугаад ханцуугаар шамлан хүүргөө тавшлан загнана. Хүүгээ загнан амьсгаадахын хажуугаар хамрын хоёр нөхрөө нунтаг шар тамхи ээдлэн чихэж хэсэг хэсгээр ингэрлүгээ савруулан унгаана. Миний толгой дээр гарах чинь тутаад байна уу? Шүнжин давхичгаад бас хулгайч шиг айлд нуугдаа дунтаж хэвтнэ гинэ. Хаанаас чи юм зан сураавэ? Наад царай зүсээ харчи. Цусаа суруулч гисэн амтэн шиг ийм байж жин тех. Замын тэр болох уу муу новш. Бүсээ бүсэл. Гиснээ ламжав өөдрөө харж явцгаа та нар. Миний явдал та нарт пад байхгүй гэж ширүүн хашгирав. Гаднаас ирсэн улсыг хөөж гаргасан хойноо чамааг яасан ч толгой дээрээ гарахгүй дээ. Яслыг чинь хуг цохоод учраа олно. Тэгээд чи дураараа дургаж яваарэ гэж хэлээд сүртэй эгдүүтэй гарцаар хүүгээ харж хэсэгхэн чимээгүй сув. Жанцсан зав гарсан дээр нь гисэн шиг шалавхан бүсээ бүсэлж авав. Гэтэл эцэг нь яв гэж чанга хашгираад ногтоо барьж боссон хойно өнөөдөр цаад арга толгооттой очиж дахиж ирэхгүй гэж хэлээд ир. Нөгөөдөр чи өвдөөс өмнө заавал ирээрэй. Ирэхгүй бол мөчийг чинь санжуулахгүй гэсээр өөдрөө яв. Жанцсан ганц тамхиа үзүүлжгээгүй гарсандаа баярлан уужирч аавынхаа хойноос хараад хариугүй инех гэж байтал аав нүдэнд очиод эргэж харав. Чи орон гэрээрээ орж имэйл хазаараа аваад хүн төрхтөө яваад ирээрэй. Битгий гуйлгчин царайлж нэр бузралаад яваарай гэж хэлээд тэр дурамчхан маягтай гарав. Жанцанг ингэж үүр шөнөөр сандран босож давхихын зовлонгүй 2 хоногийн чөлөө олоод ирсэнд Дагимаа нэрт өнөөх булцгар охин сая эрийн шинж зогсолж яваа Жанцангийн өвчүү сээж рүү шонтгор хатуу хамар зузаан хүрэн уруулыг шимтэн нааж халуун илэнд нь тэврүүлсээр янаг сэтгэлийн жолоо алдарн анхны харин эмнэг гинэн сэтгэлдээ эцгүй сайхныг ирэмцэн хүсэмжилж зуурдын жаргалыг насны мэт болгож эд нойрны бор шөнөөс өрхний оосор татхаа хүртэл хайртай хүнийхээ чихэн дор халуун амьсгалаар шивнэн хойчиг ярьж өнөөг бахархан янаг бүсгүйн жаргалыг 2 хоног идлээд нүдэнд нь сэтгэл хансны цог бадран хацар нүүр нь судалтаж туяашсаар хоцорчээ. Эцгийн шиг болсон ганц өдрийн жаргалыг тэр хоёр бэлчээр дээр эдэлж өнгөрөв. Гигэн цагаан өдөр танхил томоогүй бүсгүйг хөөрдөн наадан сууж зүрхээ шаналтлт сэнгэн гэдгийг Жанцсан тэр өдөр анх удаа үзжээ. Дагимаа гэв муутайхан тэврэн сууж жавар өнөрцөн бор хацрыг нь удаахан нэг үнсээд эргэж гартал духан дээрээ ганц эвэртэй юм шиг урт босоо согсоотой цагаан ямаа цээжээ түхийлхэн толгоогоо өндөр өргө зогсоод та хоёр яаж байна гэсэн маягтай мэлцгэр шарнуудээр ширтэж байв. Дагимаа хэрэгт дуртай годрон бэ гэд чулуу авч идснээ царайн час сулав. Жанцсан залуу явхдаа энэ тухай бодох бүр өөрийн ирэхгүй инээд хүрхийн хажуугаар нүдэнд нь нулимс бүрхэж ирдэг байв. Гэвч эцэг нь хүүгийнхээ сэтгэлийг мэдэх тул тэнгэрийн заац туяаран цайрч тоо томшгүй одод мөнх найнавдсан өвлийн шүний жаварт ямаан тохомсож хүүгээ нүмер талдаа дагуулад сэтгэлийг нь цасан хонхон дууны ишиг дор сургамж цахиа өгч явдаг байв. Илэн сулан зөөг дээдсээсээ эхлээд амьдрах гэж улаан голоо тасартал зүтгэж ирсэн амтын юм шүү дээ хүн гэдэг. Хүний дээд нь жинчид байдаг юм. Жинчин хүн жавар салхийг даана, өлсөх даахыг даана. Тэг тэгсээр яваад яс шиг хатуужж хүний дээд эрийн дээж болдог ёстой. Жинчин хүн гэдэг жавар чангарах тутам элчин нэмэгдэж тэмээнийхээ алхаан дор биеийнхэн жилээ гарч хонхныхоо дуугаар сэтгэлэн сэргэж явдаг учиртай. Хүүхэн чавганцын хинээтэй ир жинцэн байж таарахгүй. Жавар салхинаас хүчээ авч чаддаггүй. Нарийн хоолоор тордуулж байж тэнхэрдэг хүн бас жинчин байж чаддаггүй. Архаг хуучингүй, эрүүл сайн бие, нуурахгүй гүдсэх зориг, тусч сайн сэтгэл, үнэг шиг хурцнууд, чон шиг соргох хамар, нарийн анирч чих ганцхан жинчин хүнд байдаг.
Жинжин хүн адаглаад аян замд өвдлөө гэхэд хаа явсан газрынхаа шорооноос долоогоод сэгдэг юм. Эр хүний жаргал эзгүй хэр гэдэг. Олон жилийн тээж хээрийн салхинд тасаад ирэхээр сэтгэл хүртэл гэрийн мухарт тогтгоо бэлдэг юм. Зориг султай унж дорой хүн жинжин болж хизээч чадахгүй гэж эцэг нь хүүдээ сургана. Гэвч сэтгэлийн зовлон гихчийг хүн яахан тийм амар мартаж чадах вүлээ? Жанцан аавынхаа яриаг чагнан тэмээний алхааны аясаар нугастай юм шиг хойш урагш ганхан найгаж явахдаа дагимагаа цаггүй ээнэгшин бодож зүрхэн шимширч явдаг байв. Надад ус шиг зинхэр торго, маатан чихэр хоёр авчирч өгөөрэй дөө гэж өндөр бор тухан доороос найлагын харцаар ширсээр гинэн нэмсгэлээд хоцорч байсан. Дагимагийн хур цалгнуудыг сэтгэлдээ үргэлж санаж гол мөрөн хөх тэнгэр юухан ч харсан ус шиг зинхэр торго гэж захиад хоцорч байсан тэр бүсгийн хонгор дуу чихэнтэн дуулдах шиг болж явдаг байжээ. Гэвч нэг гэрийн тоон дор толгой холбон ханийн жаргал идэх хувь тэр хоёрт байсангүй. Ус шиг өнгө гэж чухам энэнийг хэлэх болов уу гэмээр цэнхэр торго авч биеэсээ ч салгалгүй баадагнан бүсэлж хоног тоолон жаргал мөрөөсөөр жанцан буцаад ирэхэд дагимаг өөр айлын бэр болгож хошуу гул суулаад явуулчихсан байв. Цагийн юм цагтаа хууль байдаг. Нэгэнт тэднийг заяа нийлэх хувийн улс гэж мэрэгэн ном айлтсан хоон яах билээ? Зүрхээрээ төрөлсөж тотонсон хань ижлээс амьдаар салахын зовлонг хин хинэн нүсэж шархалсан залуу зүрхээ арчаагүй нулимсаар уваагаад цагийн шуурганд туугдан тэд салжээ. Дагимагаас хойш жанцан эцгийнхээ мөрөөр олон жил жинтээж шинэ гэр төхөөрч үүрийн гээгэнээр ихнэр босгож үйлстэй үлсгүй хоёр хүү богино настай нэг охин төрүүлж эр хүний зордог бүхнийг хийж амжаад эцэст нь номхон морины нуруунд дээр хүзүү хөгжин сууж хонь хариулж явдаг өрчгөр бороо өвгөн болж өтлөв. Гэвч санаа сэтгэл нь соргоог хурц хэвээрээ үлдсэн тул ус шиг цэнхэр торго гэж дотроо бодож ганцрын уртыг хилээж явахдаа ижил дасал болсон аяны харгуй зам хээрийн сэргэлэн салхи хүний нутгийн нуур ус од мяралцсан өндөр тэнгэр жаварт харшиж чирэгдсэн хүдрэг галт ирчүүд чихэнд хоногшсон хонхон дуу хээрийн хар цай дах майхан юм бүхнийг өтлөх тусам санах болж бодох бүр санаашран гунах болжээ. Намрын сэрүүн унаж жин хөдлөх үед бүрч тис харахгүй бодогдно. Богинохон бор өвгөн хонох тутам чадал доройтон гэрийн мухарт ингэж бухимдаж суугааг мэдэх хүн нэгч үгүй. Аргаа барахад жанцсан чадлаа барагдахаас өмнө аймгийн жин хөдлөхийгч болтугай үзэж сэтгэлээ нэг сэргээе гэж шийдээд явж яваа энэ. Идэлгээнд тассан түшигтэй хашин ат бодолд автсан хатанг бор өвгөнийг нуруунд дээрээ бүүвэлэн тайван алхалж үе замын хажуу руу хүзүү сунхан өвс бут шүүрч явсаар үчийн цагаан гэгээ тасарч байхад сумын төв орж ирлээ. Жанцсан амаар нь гал улалдсан жинждийн майхны гадаа шууд ирж був. Майхан дотор хүмүүсийн инээлдэн ярилцах чимээ дуулдана. Жанцсан хормооныхоо шуултыг тайлж нүдээ арчиж цэвэрлээд хоолоогоо зассаар майханд оров. Задгай галд нүүр нь халж хүрэнцэн дөрвөн хүн хоолоо гаргаж сууна. Жанцсан бүгдтэй нь өндөр дугаар мэдлэн майхны хоймор гарч завлан суугаад ойр зуурын хідэн үг солилцох зуур дулаацж тэнхрэв. Та ганцаараа ирвүү гэж жинждийн нэг асуухад хоёулаа гэж жанцсан хариулв. Хинтээ ирэв? Муу хүрэн аттайгаа. Жаяач өнөөх л хошин шог яриатай хിവэрэ шивдээ. Өтөлснөөс биш, үгсэн биштэй хөө гэж хариулаад жанцсан хэлсэн үгэндээ их л сэтгэл хангалуун нэмсгэлв. Тэд хоол идцгэлээ. Энд тэнд уурс авсан тарган махны сайхан өнөр хангалж урт богино хутганы ир мөр гялалзан харагдана. Майхны үдэнд зүрх цагаан хар нохоо оцоод суугаад үе амаа ангааж шүлсээ долоон харуултана. Хоол идэх зур жинчид ам чөлөөчлөн ярилцсаар суулаа. Та хизээ буцах вэ гэж жанцсан өвгөний сайн танил бүдүүн лавг асуудал. Энэ зүүн багийнхны жинт явчихсан уу гэж жанцсан өөдөөс нь асуув. Дуусаагүй хаа. Жин яваад дуусгаар л буцсан да. Яах нь вэ? Хойдонгийн жин хөдлөхийг үзэж чадаач үлээ үгүй ч үлээ. Сэтгэлээ сэргэнэ хөө. Гэрт сэтгэл тогтохгүй юм. Олон жил жинтээсэн болохоор аргачгүй бидтэй. Багаасаа олон жил алс замд жинтээсэн та байтугай
Инүүхэн цаг хүрээд буцаж ирэх хооронд бидний сэтгэл хөдлөл байдаг юм чинь. Жин тэн гэдэгч одоо ботход ёстой. Эр хүний ажил байж дээ гэд жанцсан ярьж эхлэв. Хатуу гэсэн ч сайхан ажил байжээ. Би анх жинд явахдаа 20 байлаа. Мөн ч үүлээ үзэж явсансан. Юм үзээгүй болохоор хашир жинчид ядаж дооглоод байх. Нэг шүнэл намайг за жанцсан. Энэнийг 100-аар айлгна. Би гайхаад юу вэ гэсэн чинь маа энэнийг 100 гэд аманд урт цагаан дэрс зуулгачихв. Баяргаа өөрөө нэг урт дэрс зуужчихсан харагдана. Одоо өнөөх тогшин даваа үүдч нүхсэж яваа шүү. Хүн болгон амандаа хөндлөн дэрс зууж цагаан дээрх уншиж явдаг юм гэж байна. Тэгдгэл юм байлгүй гэж бодоод би зуучглаа өнөөх дэрсийг нь. Тэгсэн чинь муу сайн гамингууд намайг л даапалж явсан юмсан ч. Би тэрний мэдлэгэн өнөөх дэрсийг зуусаар яваад уруулдаа хөлдөөч гсэн юм шүү. Баяргаа мөн ч зовлонтой наргаанч хүн байсан юм да. Жинчид жанцангийн яриаг чагнан гал өрдөж цаг нөхцөө суулаа. Жанцсан заримдаа санаанаас цохож байх гэмээр юм ярина. Гэтлээ өмнөхөөс аргагүй сайхан яриад суухаар нь тэд инээлдэж хөхрөлн чагнасаар суув. Энэ муу жур найдан чинь одоо харахад даанч доройтож гүцэж залуудаа ёстой сайн жинчин байсан юм да. Гавшгай шалмаг хиймэртэй ядчил даарахыг мэддэггүй боохоо байсан юм. 3-9-ийн жавар эд дачигнаж байхад чинь малгайгаа ирүүвчлэхгүй шүү. Сахлан цандчаад л тэр бүрэгд шиг монхор хамраар чинь хөнгөнтл гиншээд явах нь тэр дээ. Дуулж байгаа нь тэр юм гинэлээ. Дуунд дуртай. Тэгээд ганц ч дүү мэдэхгүй. Үгч үгүй аяч үгүй л гиншээд явах нь тэр. Тэгээд тэр гиншсэн дундаа өөрөө их уярдаг гэж ярьдаг юм. Би нэг жил энэ найдан давсны манаач байгаад нодон өөд болдог хулгар нацаг манай нагац тойв 3-тай хамт явсан юм. Иш хулгар нацгийн үүрсгүү яана. Бурхан минь. Ядаж хээрийн замд нэг өөдтэйхэн хоолч төхөөрөд гарахгүй шүү. Гурил хуурч уутанд тийчгээд гарна. Шүн буугаад өнөө ууттай гурил руугаа хамраад үрчгээд нүрэгтэл хурхирч суух. Найдан яах вэ? Ууртай амтан. Өмдийг нь шувтлаад халуун цагаар зумал гэж загнана да. Хөөх. Бид нэг шүн унтаагаар нь өмдийг нь нээрэн шувталчихсан юм аа. Зайлвал сэрэлгүй шувтлуулчихсан юм. Тэгснээ хүн шанагтай халуун цай барайд зогсож байхыг сэрэнгүүд харчгаад гарч угсгийсэн чинь аяга аваад өнөөх дээрээ хөмөрчихвөө. Бидний инээлсэн гэдэг чихтэйхэн. Заавал аяга авдаг нь ч юу блэ? Гараараа л дарчих үз. Тэгээд хурдан угсгийснийг нь яана. Баахан инээлдэж аваад бид тоглоомор одоо аяга 7 гэж шахсан чинь өөр юм чинь яадаг юм гээд гүлчийдэл 7-чоод унтаад өгсөн юм. Тэгээд тэр чин амин дээрээ тулахаар бас сүрхий нохой. Нэг өдөр бид хоёр хойно хоносоо сувраад алхуулж явлаа. Дулаахан аятайхан ч өдөр байсан юмдаг. Нацаг миний түрүүнд явсан юм. Тэгсэн өнөөгч нь үүргэлж яваад тэмээнээсээ очвоо. Би өөрөө бас үүргэлж яваад дор нь учрыг нь олсонгүй. Хартал тэр тэмээнээс өсөрч буугаад нэг юм дараа тавх шиг боллоо. Юу вэ наадах чинь гэсэн чинь дуугарсангүй. Нүдэн чигтэйхэн том болцоход босоод ирлээ. Би ч үүргэлж яваад ойчч мань хашир гэдгийг нь мэдлээ дээ. Юу гэх бол гээд харж байсан чинь миний царайр үнийг харчгаад муу золиг буугач гэж ойчих шиг боллоо гэд хинэг ч үгүй шороогоогүй зогсож исэн юм. Тийм самбаатай хуухай байгаа юм аминдаа тулахаар. Шүн унтахтаа заавал хүний хоорондор орж унтах гин. Сайндаа биш. Тэр чин шүн дааруул хүний хүчлэг аваад гуччихдаг юм. Өглөө босоод гутал солиод өмсчихнэ. Нацгийн аль үүсгүй зан хэлж барах вэ? Гэсэн чи яах вэ? Хүнд гим хоргүй болохоор болоод л явдаг байсан юм. Жин тэн гэдэг үг нь хүний сэтгэлийн ажил юм шүү. Сэтгэл өдрөг яваа хүн жин даалцдаг вэ. Би та нар шиг залуу явахтаа гэж үргэлжлүүлэн жанцсан хоол идэж дуустал яриад хоолноос хойш галд орж суугаад унтах хүртэл ярив. Жинчид сүүлд нь жаяа унтъя. Өглөө эрт хөдлөнө гэж хэлээд ор засаж бараг албаар хэвтүүлв. Шүүн их хүүтэн хоног бололтой байв. Жанцсан хучлагтаа шургаж ороод хий ханиалхан жаал яргалж байснаа төдхөн хурхирч эхлэв. Атраад хөвцөн нь бараг хүүхчиг жижиг харагдана. Тэнгэр бүрхэж нарийн ширхэгтэй хуурай цас будран байснаа шүн дунд хэрд хүүтэн шуурга тавьж үүр цайдал даавуу майхны бөөрийг дэврүүлэн хийсгэв. Гэвч өглөөгөр шуурга намлаа. Жанцсан нойр нь хүрсэнгүй бололтой үүр лавхан цайж хэрмэгц босож майханд гал түлв.
Жинчид галын элч аргалын утаанд аятай эд нойрсоор байв. Тэдний босхийг хүлээн жанцсан гал үрдэж баахан сууснаа цай чанаж тавиад гадагш гарлаа. Өглөөний чавар дундуур тэр нуруугаа үүрэн алхалж жинчдийн тэмээг сүрхийн шинжин ажиглав. Зарим тэмээний нүд рүү ойртон ажиглана. Зарим тэмээний салтаа дуугар тонгой харна. Ингэсээр жинчдийг босгод жанцсан жишиж тавьсан ачаа дотор явж байв. Баглаатай ачаа бүрийг харсаар яваад нэг буудал ачаа өргөж үзлээ. Тэгснээр дэгдэлцэл алхалсаар майхан руу хурч ирэв. Нар нилээн дээр хурч жинчид өглөөний цайг ууж дуусаад ачаалах болоход жанцсан. За дүүр сүрэн чи шалавхан яваад падаан баримтан аваад ир. Би л хавхтай ачаалж бай гэв. Та хүнд ачаа өргөж яах гэсэн бэ гэж хоригдсан боловч хүний үгэнд орсонгүй яаран алхалсаар хамгийн түрүүчийн тэмээг авчирч хэвтүүллээ. Лхавг хэвтүүлсэн тэмээний нэг талд гарч ачаа өргөөд жанцанг яах бол гэж эргэлцсэн амттай ажиглаж байтал тэр ачааныхаа барьцыг олох гэж нилээд утснаа буйлаараа доод уруулаа зууж байгаад тэнгийн нэг талыг сэв хийтэл үргэж ирэв. Лхавг шалавхан тэгнэж аваад дараагийн ачаан дээр очлоо. Жанцан ер тамирдаж доройтсон шинжгүй гэлэлцэж яваад дахин нэг тэмээ ачааллаа. Гэтэл 3 дахь тэмээг ачихдаа тэр ачаагаа дутуу өргөж алдаад гутлынхаа сээтгэр хушууг ачаанд даруулчихав. Хөлөө татаад авах гэсэн дийлсэнгүй. Хид татж үзээд дийлэхгүй болохоор ичсэн хүүхэд шиг царай нь улаан амьсгаацаар өнөөх ачааны өрөөсөн буланг арайхын зайлуулж хөлөө сугалж авав. Тэгээд тэр ачааг дахин өргөх гэж ч оролдсонгүй. Тэр чигээр нь тэмээ төшүүлж орхиод лхавгийн царай рууч харалгүй малгайгаа засаар цааш холдон явв. Лхавг хойноос нь ажиглахч байтал тэр эргэж харалгүй гэлдэрсээр яваад майхны буурин дээр очиж урагш харан сув. Толгоогоо унжуулан газар чиртээд нилээд уттал хөдөлгөөгүй сув. Энэ цавцар жинчид хоорондоо ингэж ярилцлаа. Жанцангаач аргагүй болжээ. Гэртэл хэвтэж байх үз хүүхд чиг хэрэг мэдхгүй ингэж явдаг нь юу вэ? Би энэ зүгээр агаа. За ачаалээ. Яавал гэж. Жинчид ачаагаа ачаад хариугүй дуусах гэж байтал жанцсан. Энийг аль тэмээн дээр ачих вэ? Гэж майхан тэрсээр хурч ирлээ. Жинчид түүнийг дооглон өхөрдөж хэдий ярдарсан ч майхандаа зүв байна. Нааш наваад ир гэж дуудлаа. Жанцсан майхан авчирч өгөөд хүн надаас өрсөхгүй гэсэн шиг сандран алхалсаар жинчдийн хучлаг, дэвсгэр, гал тогооны хэрэгслийг зөөж авчирв. Хамгийн сүүл богцтой юмаа тэмээн дээрээ тохож аваад түрүүлэн мордлоо. Ачаа хөдлөх гэж тун их хорхоодж байсан санж. Сумын төвөөс шарын хөтөл хүртэл тэр ачаа хөтөлж жинхэнэ жинчин шиг товлцтал алхуулв. Хөтөл дээр гарч ирээд тэмээнээсээ бууж богцтой юмаа задлаа. Тэр богцсон дотор жанцангийн бурхны авдар дотроо хадгалж байдаг ганц том луугар хонх явсан ажээ. Тэр хонхоо хамгийн сүүлчийн тэмээний хүзүүнээс урт цэнхэр хадагтаа уйж өгөөд за сайн явцгаагаарай. Алтан шар замчин үлзийтэй болог гэж юрөв. Ингээд жинчид цааш хөдлөхөд тэр ганцаар хөтөл дээр суусаар хоцрорлоо. Жингийн цуваа алт замдаа тууширч цуурай, дуутай том хонх тэмээний алхах хэмээр дүнгэр дангар цоглон одов. Жинчид эргэж харсаар явлаа. Жанцан тэдний хоноос харуулцаар хонхон дуу тасартал тэр хөтөл дээр суужээ. Жингийн цуваа холдох тусам жижигэрч хонхон дуу улам бүдгэрсээр дуултгаа болоход эргэн тойрон огт анир чимээгүй айдас хөрмээр намгүн боллоо. Жанцан жинчдийн хойноос нойтон сормостой том хар нүдээр дүрлийтл ширцээр хоцорч байгаа хүрэн атныхаа нүд рүү нэг харлаа. Үн мөнхийг санагдуулан анир чимээгүй дүнсийнх ус шиг цэнхэр тэнгэрийн хаяа руу нэг харлаа. Цаглашгүй настын хөх тэнгэрээс үг сонсох гэж хариу хүлээсэн мэт нүд хурцлан жаал харуулцснаа уртаар санаа алдан босоод эргэж харахад өчигдөрхөн бараан байсан уул оройдоо засаг малхаа өмсчхөөд дүн хийж байв.